Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө хичээлээр Python програмчлалын хэлэн дээр хэрхэн файлыг үүсгэх, файл дээр хэрхэн бичлэлт хийх, файл дээр хөгжлийг хэрхэн унших талаар товчхон хичээлийг орё. За бид нар Python програмчлалын хэлэн дээр файлтай ажиллахын тулд хамгийн түрүүнд файлаа үүсгэх хэрэгтэй болдог. Файлыг үүсгэхдээ бид нар дурын хувьсгчэн дээр файлыг үүсгэх боломжтой. За жишээлбэл F гэсэн хувьсгчэнд файлын дурын утгыг оноож үүсгэх боломжтой. Ингийн тулд бид нэр open функцийг ашиглаад open функцийн дотор хоёр утгыг бичиж өгнө. Эхний утга нь таны үүсгэх файлын нэр байж болно. За жишээлбэл би энэ дээр T2 гэдэг файлыг текст хэлбэрээр үүсгье. За үүний дараагаар дасал аваад энэхүү файлыг үүсгэх командыг X гэсэн товчлол үгээр үүсгэнэ. За энийг ажиглуулад үзье. Run хийгээд за энэхүү файл маань хаана үүссэн бэ гэдгийг бид нар харахын тулд home page руугаа ороод T2 гэсэн текст файл маань энэ дээр үүссэн байна. За дараад ороход T2 текст файл маань дотор ямар ч өгөгдөл байхгүй хоосон юм өгөгдлээ файл байгаа. За энэхүү файл дээр одоо бид нэр бичлэлт хийж үзье. Бичлэлтийн тулд бид нэр F тэнцүү open функц ашиглаад захны хэсэг дээр нь бичлэлт хийх файлынхаа нэрийг бичиж өгнө. Төрөний үүсгэсэн T2 цэг текст файлаа бичиж өгөөд хоёрт нь давхар ажилтан дотор бичих буюу write командын хамгийн ихний үсэг болох W үсгийг бичээд өгнө. За үүнийхэн дараа F гэж дээр зарласан хувьсгчийн нэрийг бичиж өгөөд цэг write функцаар дотор нь ямар өгөгдөл бичгээ зааж өгнө. За жишээлбэл I love юу гэдэг текстийг бичээд өгье. За үүнийхэн дараа файл дээр бичлэлт хийсэн бол файлаа хаах хэрэгтэй болдог. Файлыг хаахдаа F цэг close функцаар хааж өгнө. За энийг ажиглуулад үзье. Ингээд ажиглуулахад програм нь ажилласан учраас ямар нэг алдаа заасангүй. Одоо хэдүүлээ буцаад home page руу очиод text 2 файлаа нээгээд үзье. За text 2 файлн дээр I love you гэдэг текст бичигдсэн байна. За тэгвэл энэхүү текстийг одоо хэрхэн унших буюу одоо файл доторх өгөгдлийг унших жишээ хэдүүлээ бичиж үзье. Файл дээр өгөгдөл уншихтаа маш амархан. За одоо харин хэдүүлээ тухайн бичсэн T2 текст файлн дээр бичсэн өгөгдлийг уншиж үзэх жишээг бичиж үзье. За уншихын тулд бид нэр F тэнцүү open функцаа бичээд давхар ажилтан дотор T2 цэг текст файлынхаа өртгөлийг тавьж өгөөд за одоо унших учраас R гэсэн read буюу R гэсэн эхний үсгийг бичиж өгнө. За тэгээ хэвлэхийн тулд бид нэр print функцийн дотроо F цэг read функцийн тусламжтайгаар тухайн T2 текстийн өгөгдлийг уншнаа. За энийг ажиглахын тулд run тушдураа дарна. За ингэхээр түрүүний бидний бичсэн I love you гэдэг текстийг уншиж байна. За ингээ өнөөдрийн хичээл анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Pro YouTube-аа subscribe хийж дагаарай.